Хурдан морь унана гэдэг ялангуяа хүйтний үйлдвэрэл морьтой уралдана гэдэг хүүхдүүдийн хувьд хүн төлөмөр тооцогддог. Энэ талаар наадам өвлийн уралдаан эхлэх үед амтаа болгоно нь эсэргүүцэн ярьдагч нөхцөл байдал дээрдэхгүй баячуудын зугаагаа гарах хэрэгсэл болсоор байгаа юм а. Жилийн жил цагаан сарын дараа энэ асуудал сөхөгдөгч дөрвтэй шийдэл хүрэхгүй байсаар олон жилийг үзлээ. Энэ сарын 28-нд буюу өчигдөр гадаа хасах хэмээн хүйтэн байхад Дүнжин гарав 2016 уралдаан болж өнгөрлөө. Уг нь энэ жил 12 аймгийн засаг дарга өвлийн уралдааны хориглох захирамж гаргаж улсын хурлын хүний эрхийн дэд хорооноос ерөнхий сайд сайхан бэлэгт Дүнжин гарав 2016 уралдаан болон ирэх 3 дугаар сард болох хангаан бүсийн морин уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд анхаарч ажиллахыг хүссэн албан бичиг үзүүлсэн ч ямар ч нэмэр болсонгүй. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрхийг зөрчигч хөрөнгөтнүүдийн хийх хэрэглийг төр засаг болиулж дийлсэнгүй. Ерөнхий сайдаас орон нутгийн удирдлагаас илүү тэдний зугаа цэнгэл эрх ашиг том гэдэг нь нотлогдсон. Мэдээж энэ бүгдийн гол хохирогч нь хүүхдүүд юм. Уг нь тэд ээж аавынхаа ингэрд эрхлээд хэвтэх учиртай. Гэтэл тэдний халаасан дах мөнгөндөө багтаж чадсан баячууд зугаагаа гаргах зорилгоор өвлийн хүйтэн жавар арилаагүй хатуу ширүүн зүйд хамгаалтын хэрэгсэл даатгалын асуудал бүрэн шийдэгдээгүй нөхцөлд 2 цаг гаруй хүйтэн морир унуулан уралдуулж байгаа юм а. Үүнээс болж энэ жилийн хувьд л гэхэд 10 гаруй хүүхэд мориноос унж бэртсэн байгаа юм а. Өнгөрсөн жилийн тухайд хэлэх юм бол 7155 хүүхэд морин уралдаанд нийт оролцсноос 423 хүүхэд мориноос унаж гэмтэн 3 хүүхэд амь насаа алдсан. Түүнчлэн 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж 958 хүүхэд уралдааны үед мориноосоо унаж 916 нь хөнгөн 34 нь хүндөвтөр 4 хүүхэд нь хүнд гэмтэл авсан бол 6 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарч байсан билээ. Энэ тоо баримт нь зөвхөн хоттой ойрхон газраас ирсэн хүүхдүүдийн тоо баримт юм. Тиймээс хол аймаг сумдад хичнээн хүүхэд ийм шалтгаанаар бэртэж гэмтэж байгаа нь тодорхойгүй юм а. Ийм байтал өвлийн хүүтэнд хурд ирнэ орсон адгуусны нууран дээр өөрийнхөө хүүхдүүдтэй адилхан жаахан хүүхэд суулгачаад өөрсдөө хажуугаар нь дохилог джипэн суугаад хашгичин гуагчин хурдлахыг шаардаж хөөдөг хурдан морьд хүүхдийн хүч хөдөлмөрөөр зугаацах дуртай эрхмүүдийн эрх ашигыг дээдэлсэн энэ мэт уралдаануудыг зохион байгуулсаар байгаа нь харамсалтай. Өчигдөр болсон уралдааныг харахад Дүнжин гарав хаврын уралдаан биш Дүнжин гарав жип машины уралдаан шиг зүйл болсон байна. Өдрийн тойлд уян мэдээллээ.